Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Математикийн хичээлээ хамтдаа хийцгээе. Хичээл эхлэхийн өмнө хичээлийнхаа дээгүүдийг сэргээн санаарай. За өмнөх хичээл дээр хамтдаа нэмж сурсан байгаа. Одоо самбарт гарах бодлогуудыг бодъё. 4 дээр нэмэх нь 1 тэнцүү хэдвэ? За 5 гарах нь 6 дээр нэмэх нь 1 тэнцүү хэдвэ? За 7 гарах нэ. 7 дээр нэмэх нь 2 тэнцүү хэдвэ? За 9 гарч байна тийм ээ. 8 дээр нэмэх нь 2 тэнцүү хэдвэ? За 10 гарч байна. 5 дээр нэмэх нь 2 тэнцүү хэдвэ? За 7 гарч байна. За өмнөх хичээл дээр багш нь нэмэх үйллийн математик хэллэгийг нэрлэж өгсөн. 1-р нэмэгдэхүүн, 2-р нэмэгдэхүүн, нийлбэр. За жишээ нь 5 дээр нэмэх нь 2 тэнцүү 7. 1-р нэмэгдэхүүн нь 5, 2-р нэмэгдэхүүн нь 2, нийлбэр нь 7 байх нэ. За самбарт гарах дүрснүүдийг хамтдаа тоолоод бодцгоё. 1, 2, 3. Нэмэх нь 1, 2, 3, 4. Тэнцүү 1, 2, 3, 4, 5, 6, 7. 3 дугуй дүрсэн дээр 4 дугуй дүрсийг нэмээд тэнцүү 7 дүрс гарсан байна. За дараагийн дүрснүүдийг тоолоорой. 1, 2, 3, 4. Нэмэх нь 1, 2, 3. Тэнцүү 1, 2, 3, 4, 5, 6, 7. За 4 дугуй дүрсэн дээр 3 дугуй дүрсийг нэмээд тэнцүү 7 дүрс гарсан байна. За 2 дүрсний маань жишээний хариу нь адилхан гарсан байна. За тэгвэл 1-р нэмэгдэхүүн 2-р нэмэгдэхүүнийг харьцуулж хараарай. За эхний дүрсний 1-р нэмэгдэхүүн нь 3, 2-р нэмэгдэхүүн нь 4, нийлбэр нь 7 байна. За тэгвэл дараагийн дүрс нь 1-р нэмэгдэхүүн нь 4, 2-р нэмэгдэхүүн нь 3, нийлбэр нь 7 байна. За тэгвэл 1-р нэмэгдэхүүн 2-р нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэр буюу хариу нь ижил байна. Самбар дээр байгаа зураг дээр юу байгааг нэрлээрэй. Зүгий, цэцэг байна. За хэдэн зүгий байгааг хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4, 5 зүгий байна. За цэцгэн дээр 3 зүгий сууж байна. Нэмээд 2 зүгий ирж байна. За доод дөрвөлжинүүдэнд 3 дээр нэмэх нь 2 тэнцүү хэд гарах вэ? За нийтдээ 5 зүгий олж байна тийм ээ. 3 зүгий цэцгэн дээр сууж исэн, 2 зүгий нэмж нисч ирсэн байна. Тэнцүү 5 зүгий олж байна гэсэн үг. За тэгвэл дараа нь 2 дээр нэмэх нь 3. Тэнцүү хэдвэ? За мөн адил 5 гарч байна тийм ээ. Нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр өөрчлөгдөхгүй гэснийг анзаараарай. За дараагийн зургийг ажиглаарай. Дараагийн зурагт ямар хөөхд юу байгааг нэрлэцгээе. За эрэгтэй, эмэгтэй 2 хөөхд, бөмбөгнүүд, за мөн сагс байна. За сагсанд 2 хөөхд маань бөмбөг хийх нь байна. За охин маань нийтдээ 3 бөмбөг барьсан байна. Хүү 4 бөмбөг барьсан байна. За охины 3 бөмбөг дээр нэмэх нь хүүгийн 4 бөмбөг. Тэнцүү 7 бөмбөг болох нэ. За тэгвэл нэмэгдэхүүний байрыг сольж нэмнэ. 4 дээр нэмэх нь 3. Тэнцүү 7. За мөн адил нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр өөрчлөгдөхгүй
дэлгэцэн дээр гарч байгаа тоонуудыг хамтдаа бодцгоё. Дараа нь дэвтэртээ зөв цэвэрхэн бичиж бодоорой. Тэг дээр нэмэх нь 1 тэнцүү хэдвэ? За нэг гарах нь 1 дээр нэмэх нь тэг тэнцүү 1. 7 дээр нэмэх нь 1 тэнцүү 8. 1 дээр нэмэх нь 7 тэнцүү 8. 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5. 3 дээр нэмэх нь 2 тэнцүү 5. 9 дээр нэмэх нь 1 тэнцүү 10. 1 дээр нэмэх нь 9 тэнцүү 10. 4 дээр нэмэх нь 2 тэнцүү 6. 2 дээр нэмэх нь 4 тэнцүү 6. 5 дээр нэмэх нь 2 тэнцүү 7. 2 дээр нэмэх нь 5 тэнцүү 7. За бидний саяны хамт бодсон жишээ бодлогонууд дандаа нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэр нь тэнцүү гарч байгаа жишээнүүд байгаа. Дэвтэртээ цэвэр бичиж бодоорой. За гэрийн даалгавартаа дараах жишээнүүдийг дэвтэртээ бичээд хариуг нь гаргаарай. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай хүүхдүүдээ.